Орим төр хэмжигчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ удаад бид оюутлогын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Баясгаланг ураад байна. Урилга хүлээж авсан танд баярлалаа. За нэвтрүүлэгтээ оролцуулж байгаад бас маш их баярлалаа. За тэгэхээр одоо оюут толгойн гэрээг сайжруулах асуудал одоо засгийн газартай хэлцээрийн ширээний ард суугаад нэлээд олон сар болж байна л та. Тэгэхээр сүүлийн 4-5 сарын турш энэ хэлцээр зосон байдалд орсон гэдэг асуудал яригдчихэв тийм үү? Засгийн газар магадгүй тодорхой саналаа илэрхийлээд хөрөнгө оруулагч тал татгалзаад байна уу? Юутай холбоотой гэж таарч байна. Тэгээ өнөөдөр одоо эхэлж байгаа ийм сураг байна. Тэгэхээр энэ дээр ер нь тодорхой ахиц дэвшил гарах болоо та юу гэж харж байна? За тэгэхээр ер нь бол 2025 оны 12 дугаар сард улсын хурал дээр нээлттэй сонсголж болж оюутлогын асуудлаар булаар дэргэд нээлттэй мэдээлэл авсан. За үүнээс хойш 5 сарын хугацаа өнгөрсөн байна. Таны хэлснээр. Оюутлогын хэлцээр бол маш олон сар үргэлжилж байгаа. Энэ нь одоо сүүлийн 5-6 сар гэхээсээ илүү яг өнөөдөр ярилцж байгаа зээлийн хүүг бууруулах болон менежментийн төлбөрийг бууруулах асуудлууд бол он удаан жил үргэлжилсээр явсан гэж хэлэхэд бол буруутахгүй. Бараг 5 жил. За ер нь бол тэгж хэлж болно. Хамгийн сүүлд бид нар зээлийн хүүг бууруулах боломж 2018 онд байсан. Тэр эрхээ бол бид нар хэрэгжүүлж чадаагүй. Дараагийн боломж 2025 онд буюу одоо өнгөрсөн оны 1 сараас бол биднэрт нээлттэй байсан. Тэгэхээр одоо бараг жил хагас хугацаанд бид нар бол ийм боломжийг ашиглах ёстой байгаад одоо өнөөдрийн байдлаар хэлэлцээр үргэлжилж байна гэсэн л төлөвтэй байгаа. Яг нь миний хувьд бол би яг одоо хэлэлцээр үргэлжилж байгаа цаг үед бол ажлын хэсэгт болон одоо ямар нэгэн байдлаар тухайн хэлэлцээрд бол миний бие бол оролцоогүй байгаа. Яг гаднаас нь юу гэж дүгнж байна гэхээр мэдээж Rio-Tinto компанийн хувьд бол шууд буулт хийхэд бол мэдээж дургу. Ямар нэгэн байдлаар суур гэрээнүүд болох 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ 2011 оны хувьцааны илэрхийлэгчдийн гэрээнд одоо тусгагдсан асуудлууд дээр нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар зохицуулах асуудлууд байгаа. Rio-Tinto компанийн хувьд бол тус суур гэрээнүүдэд бол ямар нэгэн байдлаар өөрчлөлт оруулах эсвэл хөндөөхөд маш дургүй байдаг. Сүүлийн 5-6 жил бол мэдээж манай засгийн газар солигдсон. За солигдсон гэлээч одоо яг ажлын хэсгийг ахалж байгаа уулуурхай ажилтны эрх зүйн яамны сайд маань л өөрчлөгдөөгүй. Тэгэхээр энэ хугацаанд бол хангалттай одоо бэлтгэл ажлаа хангаж ажиллах боломж бас байсан болоо гэж бодож байна. Тэгэхээр энэ зундаа багтаагаад бол тухайн хэлэлцээрд ямар нэгэн байдлаар Монгол ашигт үр дүн гарах болов гэсэн үгэлэлттэй. Уг нь 5 жилийн өмнө одоо засгийн газар хэлцээрийн ширээний ард суугаад 2.2 тэрбум долларын одоо үр үүсэд эснийг тэглэсэн гэдэг асуудал. Мөн Дубайн гэрээг одоо хүчингү болгосон гэдэг ийм нааштай одоо тохиролцоонд хүрсэн гэж ярьж байсан боловч яг одоогийн байдлаар тэр Дубайн гэрээ нь хүчингү болоогүй байгаа. Мөн 2.2 тэрбум долларын үр зээл тэглэгдээгүй байгаа гэдэг ийм мэдээлэл зарим судлаачид өгöd байгаа юм ямар учиртай. За юуны дүрмэнд хэлэхэд 2.4 тэрбум долларын зээл бол тэглэгдсэн. За. Дубайн гэрээг бол манай талаас энэ бол хүчингү байх ёстой гэдэг нөгөө талаас болохоор энэ нь бол ингээ бүгдөө эцэслэе. Ингээ цаашдаа хүчингү болгоё гэсэн ийм хоёр вариант төвшүүлээд яг хууль эргэцэн үүднээс бол нэг тал нь энэ хүчингүгээд нөгөө тал нь төгсгөл болгоё гэсэн байдлаар бол ингээ гацчихад байгаа. Энэ бол яг үнэн нөхцөл байдал. Гэхдээ ер нь бол Дубайн гэрээгээр үүссэн сөрөг үр дагавар өнөөдрийн байдлаар үргэлжилж байгаа гэдгийг бас бид нар хүлээн зөвшөөрөх ёстой. Дубайн гэрээгээр үүссэн сөрөг одоо үр дагавар нь юу вэ гэхээр оюутлогын компани лицензүүдийг барьцаалж оюутлогын компанийн нэр дээр гадны 15 санхүүгийн байгууллагуудаас 4.5 тэрбум долларын зээл авсан асуудал байгаа. Энэ асуудал нь одоо болтол одоо иргэн төлөвлөлт зарчмаар оюутлогын компани баланс дээр бүртгэлтэй явж байгаа асуудал байгаа. За эргээд нөгөө тэглэгцэн 2.4 тэрбум ярихын тулд бас одоо сүүлийн 10-аад жил яг оюутлогын төсөлтэй яг холбоотой өрнөсөн асуудлуудыг бүгдийг нэрийн ярих хэрэгтэй болно. 2015 оноос эхэлсэн 70 дугаар хаан бүтээн байгуулалтын ажил маань 2018 он гэхэд зардал нэгтэрч хугацаа нь хойшилж одоо аль талдаа ийм сөрөг үр дагавар үүсэх ийм нөхцөл байдлыг бол Rio-Tinto компани өөрөөсөө мэдчихсэн. Гэхдээ яг энэ асуудлыг 2021 он хүртэл нуун дарагдуулж хүлээн зөвшөөрөхгүй байснаас үүдэж Монголын талд бол одоо хизээж ногдол ашиг авахааргүй ийм нөхцөл байдал үүсчихсэн байсан. Яагаад вэ гэхээр нөгөө манайх 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаж өгсөн 34% хувьцаа эзэмших нөхцлөөр манай талын оруулах ёстой хөрөнгө оруулалтыг зээл хэлбэрээр Эрдэнэс оюутлогын компани баланс дээр одоо зээл болгож бүртгээ яваад байсан. За энэ зээл нь болохоор оюутлогын компани ашигтай ажиллаж ногдол ашиг төлж эхэлснээр тухайн зээл төлөгдөж барагдаад бид нар бол 2021 оноос эхлээд ногдол ашиг хүртчих ийм нөхцөлтэй байсан боловч одоо түрүү хэлсэнчлэн зардал ихтэрсэн хугацаа хойшлсон асуудлаас болоод тухайн зээл дээр нь хүүн
маш эрчимтэй нэмэгдээд тэгж явсаар байгаад оюутлогын компани маань 21 онд биш бүр хизээч Монгол улсын засгийн газарт ногдол ашиг төлхөөргүй энэ нөхцөл байдал үүссэн байсан. За яг энэ асуудлыг бид нар 2021 онд үргэлжлүүлсэн хэлэлцээрийн үр дүнд бол тэгэлж чадсан. 2022 оны 1 сард. Ингэснээрээ бид нар огт ногдол ашиг авах боломжгүй байсан одоо асуудлыг бол арай илүү нээлттэй нааштай болгож Монгол улсын засгийн газар Rio Tinto компанитай зэрэг хугацаанд одоо адил хугацаанд ногдол ашиг авах эрхийг бол нээж өгсөн. Энэ бол одоо маш төвшлөлттэй Монгол улсын эрх ашигт нийцсэн ийм хэлэлцээр байсан. Тухайн үед бол одоо энэ хөрөнгө оруулалтын зардал 1.4 тэрбум доллараар одоо хэтэрсэн. Мөн одоо гүний уурхай ашиглалтанд орох хугацаа бол 22 сараар хойшилсан. Ингээд хугацаа хэтэрсэн, зардал нь нэмэгдсэн энэ асуудлаас болоод Монгол улс хизээч ногдол ашиг хүртэхэргүй байна гэдэг асуудал хөндөгдөжсэн шүү дээ. Тэгээд ямар ч гэсэн хэлэлцээрийн үр дүнд тодорхой хэмжээнд ногдол ашиг хүртэх боломж одоо хонглын үзүүрт гэрэл харагдана гэдэг шиг үүссэн байх гэж хараад байна. Яг зөв. Одоо бид нар оюутлогын компани нөөцийг ашиглаж дуусахад манай засгийн газар ямар ч ногдол ашиг авахгүй байсныг яг тухайн үеийн одоо санхүүгийн тооцоололоор бол 2038 онд ногдол ашиг авах боломж болгож бол наашлуулж чадсан. Яг өнөөдрийн хэлэлцэгдээд байгаа зээлийн хүүгийн асуудал бол Эрдэнэс оюутлогоо гэхээс илүү оюутлогын компани дээр өөр дээр нь бүртгэгдчихэд байгаа зээл. За тэгэхээр Rio Tinto компани маань Эрдэнэс оюутлогын 34% ногдох зээлийг ч бичээд оюутлогын компанид ч гэсэн хичнээн одоо монголчуудад Rio Tinto компани өөрсдөө гадны хөрөнгө оруулагч гэж одоо сурталчилдаг ч гэсэн оюутлогын компанид бол зээлийн хэлбэрээр санхүүжилтдэг. Тий. За тэгээд тухайн зээл нь болохоор софр дээр 6.5 буюу яг өнөөдрийн нөхцөл байдлаар бол 11% орчмын хүүтэй зээл байгаа. Тэгээд оюутлогын компани маань ер нь бол 2009 оноос 2024 он хүртэл ерөөсөө ашигтай ажиллааг байхгүй юу? Яагаад гэвэл Rio Tinto компани маань өөрөө их хэмжээгээр зардлаа ихсэгдэг. Зардлаасаа өөрөөсөө хувь тооцож менежментийн төлбөр авдаг. За тэгээд хэмжээний хүүгээр бас зарлыг өсгөж ашгийг бууруулдаг. Иймэрхүү одоо санхүүгийн одоо тактик ашиглаж оюутлогын компани маань 2025 он хүртэл ерөөсөө ашигтай ажиллаагүй. Тэгэхээр одоо өнгөрсөн жилээс л энэ жилээс л баг одоо ашигтай ажиллаж эхэлсэн гэдэг асуудал юм шүү дээ. Тэгээд Rio Tinto-гийнхан бол өөртөө ашигаа аваад эхэлсэн мөртлөө Монголын талд одоо хүртэх ашгийг нь бол одоо зээл хэлбэрээр л одоо бичээд ингэж ойлгож байна. Тийм одоо яг зөв. Таны асуусан асуулт бол одоо яг голыг нолоод хэлчлээл гэж хэлж болно л доо. Rio Tinto компани маань хичнээн Монгол улсын засгийн газартай яг энэ тэнцүү цаг хугацаанд ногдол ашиг авах боллоо гэж одоо бид нар тайлбарлаж байгаа ч гэсэн өөрөөсөө ашгаа ногдол ашгаар биш зээлийн хүүгээр менежментийн төлбөрөөр баталгааны шимтгэлээр гэх мэт өөр ийм хэлбэрүүдээр төрүүлж хүртээд байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл 2025 онд оюутлогын компани маань яг эрг мөнгөн гүйлгээний хувьд 1 тэрбум орчим эрг мөнгөн гүйлгээтэй буюу ашигтай ажилласан. За 2026 оныг одоо 2025 онтой харьцуулах юм бол үйлдвэрлэл бол 30% өсөж байгаа. За дээрэс нь одоо геополитикийн нөхцөл байдал болон одоо дэлхийн илүү ногоон шилжилтээс болоод зэсийн үн, алтны үн маань бас 30% орчим өсчүүд байгаа. За ингээд харахаар оюутлогын компани маань бол 2026 онд өмнөх оноосоо 50%-аар илүү олборлолттой. За оюутлогын компани 2025 оны санхүүгийн тайлангаас олон нийтэд нээлттэй тавьсан байлээ. Энэ бол сайн хэрэг. 2025 онд 5 тэрбум долларын борлуулалттай, 1 тэрбум долларын ашигтай. 2026 онд болохоор одоо яг түрүү хэлсэнчлэн 30%-аар илүү үн нэмэгдсэн, 20%-аар илүү олборлолт хийж байгаа гэдээ бодоод үзэхээр одоо энэ мөнгө маань 7.5 тэрбум болж өсөх одоо прогнозтой байгаа. 7.5 тэрбум борлуулалт гэдэг бол яг 2026 оны байдлаар манай нийт Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1. Манай нийт экспортын 3.1. Тийм шүү дээ. За тэгээд $7.5 тэрбумын борлуулалттай 2026 онд бол за ер нь бол оюутлогын компани нийт үйл ажиллагааны зардал бол 1.5-аас 1.6 тэрбум. За хөрөнгө оруулалтын зардал бол нэг оролцоогоор 1 тэрбум. За энэ бол гэтээ зарлуудын нас нэлээд боломжтой өсгөж хэлсэн дөнгөж шүү. Энээс багч гэж болно тий. За ингээд бодохоор оюутлогын компани маань бол 2026 онд 4.5 тэрбум долларын ашигтай ажиллах боломжтой гэж бол миний зүгээс харж байгаа. Яг оюутлогын компани гүйцэтгэх захирал мөсөх бол 2026 онд 2.6 тэрбумын ашигтай ажиллана гэж өөрөө хэлсэн байлээ.
Өөрөөр хэлбэл таны тооцооноос одоо Rio Tinto-гийнхэн бол 2 дахин бага ашиг олно гэж одоо зарлах гэдэг юм биш үү, тийм үү? Тэгэхээр энэ хэрээр монголчуудын одоо 34% ноогдох ашиг бас хүртэх боломж бас энэ хэрээр 2 дахин багасна гэсэн үг үстэй. Яг уу энэ одоо 2026 он маань дуусаагүй болохоор яг тэдний тооцоо бол 2.6, миний тооцоо бол 4.5. Тэгээд нөгөө Rio Tinto компани ч өөрөө гадны хөрөнгөний биржид бүртгэлтэй компани болохоор санхүүгийн шинжээчд бас яг оюутлахын ашиг оюутлахын одоо эрен мөнгөнгүүлгийг бас тооцоолсон байдаг. За тэгэхээр гадны санхүүгийн брокерийн пүүс Morgan Stanley бол ингэж дүгнсэн байгаа. 2026-аас 2027 онд оюутлах компанийн ашиг бол үйл ажиллагааны ашиг бол одоо нэг 5.8 тэрбум байна дунджаар жилийн. За үүнээс нэг 0.6 тэрбум буцаад эргээд ингээд хөрөнгө оруулалт болоод зарцуулагдлаа гэхэд яг эрен мөнгөнгүүлэх нь бол 5.2 тэрбум байх юм байна жилийн дунд чинь. Тэгэхээр одоо дараагийн 2 жилд оюутлах компани маань 10.4 тэрбум долларын ашигтай ажиллах гэдэг байгаа. Тийм байна. За тэгээд ингээд үзэхээр 10.4-өөс биднэрт ногдох 34% нь хэд юм бэ гэдээ бодоод үзэхээр энэ бол 3 тэрбум доллар тий. 3 тэрбум долларыг бид нар одоо яг 3.5 сая хүндээ хуваахад айгүй амархан байхгүй юу? 3.4 тэрбумыг өнөөдрийн ханш 3550. Монголын нийт хүн ам 3.550 тий? Яг өнөөдрийн байдлаар. Ингээд үзэхээр нэг Монгол улсын иргэнд ногдох одоо дараагийн 2 жил олж болох ашиг бол 3 сая төгрөг байгаа байхгүй юу? 2 жилийн дотор. За дараагийн 10 жилд гээд бодоод үзэхээр 15 сая төгрөг. За иймэрхүү байдлаар бол бид нар оюутлах компаниас ашиг хүртэх боломжтой байна гэдгийг л одоо манай ард иргэд бас боломжоо ойлгож за өнөөдрийн байдлаар 7.5 тэрбумаас оюутлах компани маань зөвхөн 5% амнат төлж байгаа буюу 350 сая долларын амнат төлснөөрөө тухайн компани бол Монголын одоо номер 1 татвар төлөгч болж чагнагдаад байна шүү дээ тий. Гэтэл энэний цаана бид нар 3 тэрбум долларын ашиг яригдаад ингээд тэр ашиг одоо Монгол улсын хөрсөн дээр буухгүй, Монгол улсын одоо банк санхүүгийн байгууллагуудаар дамжихгүй, Монгол улсын иргэдэд одоо ингэж өгөөж болж очихгүй байгаа шүү гэдгийг л ойлгох шаардлагатай байна. Тэгэхээр 2038 оноос л Монгол улсын оюутлага төслөөс ноогдол ашиг хүртэх боломжтой гэдэг нэг юм хугацаа заачаад тэрнээс өмнө бол яаж ч өндөр ашигтай байсан Монгол улсад одоо ноогдол ашиг өгөхгүй байх юм бодлого яваад байж харагдаад байна. Энэ дээр одоо хоёр тал хэлцээрийн ширээний ар суугаад наашлуулах боломж байгаа юм шүү дээ тийм. Тийм наашлуулах боломж байгаа. Гэтэ тэр боломжийг бид нарт нээж өхийн тулд одоо яг түрүү хэлсэн суурь гэрээнүүд гэдэг байгаа тийм 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ 2011 оны хувьцаа эзэмшигчдийн гэрээ дөрвөлжилт оруулах байдлаар бид нар энэ төлбөрийг бол наашлуулах боломжтой. За яагаад гэд үзэх юм бол яг тухайн гэрээнүүдэд юу гэж заасан бэ гэхээр оюутлага компаниас хүртсэн ашгийг ноогдол ашиг төлөхөөс наан бүх одоо үр зээлийг төлж дуусч байж ноогдол ашиг хуваарлаа гэсэн заалт байдаг. За тэгэхээр одоо бид нар ингээд одоо жилийн 3 тэрбумын те энэ ашигын мөнгө маань одоо оюутлага компанид мөнгө зээлүүлсэн Rio Tinto компаниг карманд ороод байгаа байхгүй юу? Яг өнөөдрийн байдлаар оюутлага компани маань 20 тэрбум долларын зээлтэй. За үүнийх нь нэг 6 тэрбум нь бол зүгээр л хөрөнгөлөгцсөн хүү байгаа. Оо за. 12 тэрбумын зээл аваад 6 тэрбумын хөрөнгөлөгцсөн хүү те. Тэгээд ингээд бодохоор 2038 он хүртэл яг өнөөдөр байгаа 20 тэрбум чинь бас л ингээд жил болох хүүнд бодогдоол яваад байна те. Тэгэхээр энэ зээлийг төлж барагдуулахын тулд одоо дараагийн 3 жил зарцуулагдах нэ. За яг сүүлд мөнгөсөг захирал 2035 он гэж наачлуулсан байлээ. За гэлээгээд дараагийн 10 жилийг Монгол улсын баялагийг одоо ухаж борлуулад Rio Tinto-гийн зээл болон зээлийн хүүг төлж дуусгах хэмжээний л одоо ийм механизмыг ингээд 2009 болон 2011 оны гэрээгээр бий болгож байгаа байхгүй юу? Тэгэхээр уул нь бол одоо 5 жилийн өмнө хэд улсын хурлаас дотоод гарахтаа одоо энэ хэлцээрийн ширээний ард сууж тохирсон асуудал дээр үндэслээд ер нь одоо Rio Tinto компаниг дахиад одоо хөрөнгө оруулалт хийхдээ дахиад зээл авахгүй шүү гэдэг ийм одоо чиглэлийг өгсөн байсан шүү дээ. Гэтэл сүүлийн үед дахиад нэмээд зээл авцсан гэдэг ийм сураг сонсогдоод байна л да. Тэгэхээр чинь манай 34% ноогдол ашиг хүртэх хугацаа ингээд энэ хэрээр хойшлох юм шүү. Яг юу л да ямар ч нөгөө гэрээ хэлэлцээр дээр нь яг тухайн заалтуудыг яг нэрвчилж уншихгүй бол зүгээр л дахиж зээл авахгүй шүү гэсэн заалт байгаагүй байхгүй юу? За далдуур хаан бүтээн байгуулалт одоо хангалттай хэмжээнд хүрээд далдуур хаан олборлолт эхлэх хүртэл зээл авахгүй гэсэн заалт байсан байхгүй юу? За тэгэхээр энэ хугацаанд яасан бэ гэхээр далдуур хаан бүтээн байгуулалтыг цааш нь явуулаад олборлолт хийх хугацаанд хүртэл зээл биш баяжмлыг урдчилж борлуулах байдлаар Rio Tinto компани урдчилгаа гэдэг мөнгө өгсөн. Энэ нь бол яг үнэндээ зээлийн л нэг төрөл.
Тэ эргээд төлөгдөх ёстой л зүйл шүү дээ. Буюу одоо Монгол улсын хурал дээр баталсан тогтоолыг одоо тойрог байдлаар ашиглаад 1.6 тэрбум долларын урьдчилгаа төлбөр оюутлага компанид өгчихсөн. За. За тэгээд энэ санхүүжилт дээрээ бол нөгөө олборлолтоо эхлүүлээд олборлолт эхэлсний дараа бол энэ улсын хурал дээр гаргасан дахиж зээл авахгүй гэсэн тогтоол үйлчлэхгүй. Одоо бид нар зээл авч болно. Гэт нэмэлтээр дахиад 1.6 тэрбум зээлийг бас л Rio Tinto компани оюутлага компанид давуу эрхтэйгээр одоо давуу эрхтэйгээр буюу хамгийн одоо мөнгөн гүйлгэнээс хамгийн түрүүнд төлөгдөх байдлаар давуу эрхтэй зээл олгосон. За энэ бүх асуудал одоо ингээд асуудлуудыг ярихаар бас бид нар юу хүндэх ёстой вэ гэхээр оюутлагууд ирэх засаглалын асуудлыг ярих ёстой. Оюутлага компани тууцд 3 Монголын гишүүн байдаг. Гэхдээ энэ 3 Монгол талын гишүүдийн саналыг одоо зөвшөөрлийг харгалзахгүйгээр Rio Tinto компани тууцын гишүүд бол бие дагаад энэ санхүүжилтуудыг бол батлаад явчихдаг. Давуу эрхтэйгээр л чи давуу эрхтэйгээр оюутлагын менежментийг өөрөөсөө авчихсан, өөрөөсөө танилдаг тий. Өөрөөсөө зээлдүүлэгч. Тэгээд өөрөөсөө хувьцаа эзэмшигчдгээс тууцд нь суудсан. Тий. Тэгээд ингээд өөртөө ингээд мөнгө зээлүүлэх замаар. За тэгээд тэрнийхэн хүүгэнд бид нар хилцэх ямарч боломж байхгүй. Яагаад гэвэл бас 2011 оныхаа хувийн нээлүүлэгчдийн гэрээнд тусгаад өгчихсөн ямар ч хөдлөх боломж байхгүй. 7 жилд л нэг удаа бид нар тэрийг нээлттэй ярилцах боломжтой. Гэх мэтчлэн одоо ийм өөртөө давуу байдал олгосон байдлаар төрүүлж ашгаа хүртээд байна. Тэгэхээр та түр хэлсэн шүү дээ. Засаглалын одоо өөрчлөхгүй л бол одоо энэ монголчууд ямар ч одоо хяналт тавих одоо өөртөөгөө саналыг одоо хүлээн зөвшөөрүүлэх ийм боломжгүй байна гэдэг байгаа шүү дээ. Тэгээ яаж одоо засаглалыг сайжруулах боломжтой гэж дөрмийн өөрчлөх юм уу яах вэ? Яг бид нар монголчуудаас энд айгүй нэхурлах хэрэгтэй л дээ. Яг л Rio Tinto компани маань өөрөөсөө маш их ашигтай гэрээ хийчихсэн гэдэг бол бид нар хүлээн зөвшөөрж байгаа тийм 2011 онд айл дээрээс бэлтгэлтэй. Одоо манай засгийн газар нь техникийн юм хилцэр хийх чадамжгүй байх үед өөрөөсөө ашигтай гэрээг хийгээд түгжээд дахиж өөрөөсөө оролдохгүй гэдэг ингээд автар тэгээд нууцж байгаа байхгүй юу те. Энэ дээр одоо бидний ашиглаж болох юм юу вэ гэхээр одоо арга түмний санал. Буюу одоо Rio Tinto компани өөрөөсөө social license to operate гэж нэрлэдэг буюу одоо нийгмээр хүлээн зөвшөөрсөн лиценз. За. Одоо цаашдаа оюутлага компаниг олборлоод явхад бид нар мэдээж уулуурхай лицензтэй, олборлох лицензтэй, хөрөнгө оруулалтын гэрээтэй, хувьцаа нийлүүлэгчдийн гэрээтэй гэлэг гээд хэрвээ Монгол улсын арга түмний одоо ашиг сонирхолд нийцэхгүй, арга түмэн үнийг хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцэх тохиолдолд бол Rio Tinto компани бол буулалт хийнэ. За энэ дээр нэг жишээ хэлэхэд бол 2020 онд Rio Tinto компани Австралийн Juukan Gorge гэдэг 40,000 жилийн түүхтэй одоо агууг дэлбэлсэн асуудал байгаа. Тий. 2020 оны 5 сар буюу яг 6 жилийн өмнө болсон үйл явдал байхгүй юу? Тий, тэгээд захирал нь огцорч байсан. Захирал нь огцорсон. Тий. За яг энэ явдал болохоор Rio Tinto компани олборлох лиценз нь байсан. Орон нутгийн иргэдтэй одоо яриа хэлцээр хийх механизм нь байсан. Засгийн газрын зөвшөөрөл нь байсан. Тэгээд засгийн газрын дэмжлэг байсан. Гэлээгээд яг энэ одоо түүхийн соёлын өв болсон энэ бүтцийг нураасныхан хүрээнд маш их хэмжээний олон нийтийн эсэргүүцэл байсан учраас Rio Tinto компани хичнээн хууль эрхцэн хувьд ямар нэгэн алдаа гаргаагүй ч гэсэн одоо буруугаа хүлээж одоо хариуцлага хүлээсэн байхгүй юу те. Тэгснээр одоо ерөнхий захирал нь буусан, орон нутгтаа бол маш ойролцоо одоо ингэж зөвшөлтөж ажиллах шаардлага төрсөн гэх мэтчлэн. Одоо үүнтэй адилхан Rio Tinto компани бол өөрийн хамгаалах бүх юмыг хийчихэд байна шүү дээ. Бүх гэрээндээ одоо Монгол улсын бүр хууль тогтоомжийг хүртэл өөрчилж жоод өөрсдөө ашигтай давуу байдал бий болгодог компани шүү дээ, тийм. За тэгэхээр бид нар яг энэ асуудлыг засгийн газартаас дэмжлэг болж арга түмэн бас энэ дээр шаардлага тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдөр одоо шууд манай засгийн газар нь бид нар 2026 оноос эхлээд бид нар ногдол ашиг авмаар байна. Гэрээгээ өөрчлөе гэвэл манай засгийн газрыг аваачаар бид нар шүүгдчих байхгүй юу, тийм. Тэгэхээр нэг гарц байгаа тэр нь бол засгийн газар 1000 санал тавиад боломжгүй тэр гэрээгээ зөрчих асуудал үүсгэж байгаа учраас монголчууд олон нийтийн санал эсэргүүцэл шаардлага нь засгийн газартаа дэмжлэг үзүүлээд өөрсдөө ашигтайгаар гэрээгээ өөрчлөх боломжийг нээн. Яг зөв. За өөр бас нэг нөгөө одоо яг мэрэгжлийн хүмүүсийн зөвлөдөг асуудал бол оюутлагын гэрээнүүд угаасаа анханасаа авилгын шин чанартай одоо асуудлууд байсан. Саяны 2025 оны 12 сард болсон сонсгол дээр ч гэсэн маш олон хүмүүсийн нэг тавьсан. Тэгсэн. Манай улс төрийн шийдвэр гаргах явцад нөлөөлдөг. Манай улс төрийн зарим хүмүүс бол энэ процессоос дундаас нь мөнгө олсон.
буюу ашиг зорилгын зөрчилтэй тийм. Манай улс төрийн зарим хүмүүс бол оюутлогоос тендер авдаг, гэрээ авдаг, харилцаа хамааралтай этгээдүүд дээр дамжуулж мөнгө авдаг хэмтчлийн ийм асуудлууд бол гарсан учраас энэ бол бас нэг гарц шийдэл байж болно тийм. Хэрвээ үнэхээр авилгын шинжтэй үйл явдал болсон бол бид нар үнийг нотолж чадах юм бол тухайн гэрээ хүчингүй болох хэрэгтэй. За тийм ч учраас бид нар одоо сая өнгөрсөн 7 хоногт 3 улсын авилгалтай тэмцэх газар буюу Австрали, Англи, Монгол улсын авилгалтай тэмцэх газруудад яг сонсголоор одоо гэрчүүдийн мэдүүлсэн бас шинжээчдийн дүгнэлтээр бас ил болсон энэ асуудлуудыг бол 3 улсын авилгалтай тэмцэх газар бол хөргүүлсэн. Тэгэхээр энэ дээр тодруулж асуух гэдэг байна. Манай Монголын авилгалтай тэмцэх газрын асуудал дээр ингээд шалгаж шинжилнэ гэх юм бол мэрэгжлийн шинжээчд өөрөөр хэлбэл санхүүгийн шинжээчдийг татан оролцуулж ижил энэ асуудлыг одоо яг гэмт хэргийн шинжтэй үгүй юу гэдгийг л тодорхойлох бах. Англи, Австралийн тал энэ асуудлыг ер нь яаж хүлээж авах вэ? Та юу гэж харж байна? Яг нь Англи болон Австралийн авилгалтай тэмцэх газрууд бол одоо бас бидний авч чадахгүй буюу яг Great Tonto компани маань өөрөө Англи болон Австралид одоо төв авсан байрладаг. Тэ. Энэ компанийн хувьд тэр хүмүүс бол илүү мэдээлэл гаргуулж авах боломжтой. Одоо жишээл нөгөө монголчуудад өгөхгүй байгаа материалууд. Тийм яг зөв. Одоо татвартай холбоотой арбитрийн маргаан дээр манай засгийн газар Great Tontогоос ингээд нэмэлт баримт мэдээлэл авъя гэсэн хүсэлт гаргахад бид нар арбитрийн маргааны нэг хэсэг биш болохоор өгөхгүй гэд ингээд мэдээлэл нуучдаг. Гэтэл яг Монголд шийдвэр гаргах процесс болохгүй энэ Лондонд болоод байгаа шүү дээ. За тэрнтэй адилхан бас одоо энэ авилгалтай холбоотой асуудлуудаар бол яг одоо Лондонгоос нь яг Австралиас нь яг тухайн одоо авилгалтай тэмцэх газруудын одоо эрх мэдлийн хүрээнд тухайн баримтуудыг бол гаргуулж авах боломжтой. Ингээд Лондонгийн арбитрийн шүүхтэр манай засгийн газар одоо энэ татварын маргаан үсгчээд яваад байдаг олон жил ингээл тодорхойгүй үргэлжлээд байна л да. Энэ дээр ер нь уул нь бол ялах магадлал байгаа юм байл шүү дээ. Яагаад асуудал ингээд тодорхойгүй байгаад байна? Яг арбитрийн процесс би яг хуульч юм биш л дээ. Гэтэ миний ойлгосноор арбитрийн процесс маань өөрөө бас айгүй олон жил үргэлжилдэг. 7-8 жилийн хугацаанд ч манайх одоо нэмэлт татварын шалгалт хийж акт тавьсан одоо тэр дүнгууд нь тухайн маргааны нэг хэсэг болоод ингээд нэмэгдээд явдаг болохоор ингээд нэмэлт мэдээлэл хүлээдэг ч юм уу те. Ийм байдлаар нь ер нь бол угаасаа арбитрийн маргаан ийм олон жил үргэлжилдэг гэж бол би ойлгосон. Гэхдээ энэ асуудлаар эх хононд бол шийдвэр гарна гэсэн сурагтай байсан. 5 жилийн өмнө чинь одоо $250 сая үлээ. Манайх бол одоо зарга үүсгчээд байсан шүү дээ. Тэгтэл Rio Tinto-гийн зүгээс бол яг энэ хэмжээний одоо төлбөр төлөх боломжгүй. Нэг ядаж нэг ихнээ төгрөг өгчөө. Тэгээд тэр арбитрийн шүүхээс гомдлоо татаад авчиж гэдэг ийм санал тавьчихсан сургасан үний юм. Яг оюутлогоо компани зүгээс бол Монгол улсын хууль тогтоомжийн дагуу татварын акт тавьсан тохиолдолд тухайн дүнг бол төлөх ёстой. Буюу татварын халдлага шилжүүлэх ёстой. Энэ үргэж гэсэн хэрэгжүүлсээр нийт 1.80-ийн төлбөрийг бол 2021 оны байдлаар төлчихсөн байсан. Өнөөдрийн байдлаар тухайн дүн нь 2.80 болсон гэж бол би дуулсан. Rio Tinto компани зүгээс бол за энэ 2.80-ийн татварын маргаан дээр чи бид нар би яг дүнгийн санахгүй байна. Гэхдээ 125 шиг санаж $125 сая долларыг нь л бид нар хүлээн зөвшөөрөө. Үлдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй буюу за. Одоо нэг 50% хөнгөлчих гээд шүү дээ. 50%-аас ч илүүг юм. Тийм байна. Тийм. Одоо бараг 75%-ийг ингээд та нар хүлээн зөвшөөрөө. Бид нар яг нэг жоохон дүнгийн хүлээн зөвшөөрье. Ингээд цаашдаа ингээд явчихъя гэсэн санал тавьж байгаа байхгүй юу? Татвар бол яг жинхэнэ засгийн газрын бас шийдвэрлэх асуудал биш. Яг үл энэ татварын хууль буюу улсын хууль тогтоомжоор улсын хурлын эрх мэдэл байх ёстой асуудлыг ингэж засгийн газарт одоо зүгээр нэг санал тавьснаар шийдэгдэхгүй асуудал байхгүй юу? Зүгээр нь Rio Tinto компани Монгол улсын хууль тогтоомжийг хүндэлж татвараа үнэн зөв төлөх ёстой байна гэж хэлмээр байна. Яагаад гэвэл би одоо энэ дээр яг дэлгэрүүлээд ярих юм бол ямар ч одоо байгалийн баялагтай улс. За тэр тусмаа одоо хөгжиж байгаа хөгжиж буй хэрнээ байгалийн их баялагтай улс бол тухайн байгалийн баялагаас өгөөжийг 3 төрлөөр л хүртдэг байхгүй юу? Нэг нь амнаад, нэг нь татвар, нөгөөх нь бол ногдол ашиг. Гэсэн ийм л 3 хэлбэрээр авдаг. Яг өнөөдөр л Rio Tinto компани за амнаата 5% л төлж байгаа. Тэгж байгаа. 5% бол одоо манай эрдэнэтэй харьцуулахад маш бага хуваар төлж байгаа шүү дээ. 20% шахуу төлж байгаа шүү дээ. За тэгээд нэгт амнаат гэж ярьсан тийм. Хоёрт бол татвар. Тэгэхээр татвар бол бидний одоо тухайн ашигт малтан талаас бол өгөөжөө хүртэх хэвээр маш чухал одоо механизм байхгүй юу тийм. Гэтэл оюутлогоо компани өндөр татвараа төлөхгүй байна. Ногдол ашиг өгөхгүй байна. Тийм. Бид нар хамгийн анх 2009 онд тухайн гэрээг хийж хахад бид нар одоо татвар авахгүй, ногдол ашиг авахгүй гэдгээ мэдсэн бол бид нар 5% амнаат дээр
одоо эвлэрэхгүй л байсан байхгүй юу те. За та нар үнэхээр 5% амнаад төлөх юм бол тэгвэл дотроо төлөө чи ногдол ашгаа өгөөч гэсэн шаардлагыг тавих хэрэгтэй гэж би бол хувьдаа бодож байна. Тэгэхээр одоо энэ амнаатын хуулийг өөрчлөх замаар Rio Tinto-той одоо энэ амнаатыг ядаж 20% биш юм ахад Эрдэнэчиг 20% биш юм ахад ядаж одоо 10% болгож нэмэгдүүлэх боломж байгаа болов уу гэж харж байна. Яг энэ асуудлыг ингээд бас айгүй ултржүүлээд байдаг л та тий. За тэгвэл амнаатаа нэмээд 34% байхгүй болох чи гэсэн бас асуудал хөндөгдөд байгаа тий. Гэтэ ингээд ярихаар за бид нар амнаатаа 5%-аас 10% болж нэмэгдүүллээ. За түрүүний ярьсан 2026 оны жишээн дээр авч ярихад 7.5 тэрбум борлуулалт дээр 5% амнаат маань за нэг 325 сая доллар. За энэ мөнгийг бид нар 2 дахин үржүүллээ. 750 сая доллар байхгүй юу. Гэтэл би түрүү ярьсанчлан ашигтай ажилласан 5.2 тэрбумаас нь бид нар 30% авах юм бол 3 тэрбум доллар. Тэгэхээр бид нар амнаатыг 2 дахин өсгсөн ч гэсэн бид нар 34%-аа ногдох 3 тэрбумыг авч чадахгүй. Тэгэхийн тулд бид нар бүр амнаатаа 25-30% болгож өсгөх шаардлагатай. Гэтэ яг өнөөдрийн одоо геополитикийн хувьд ч гэсэн гадны хөрөнгө оруулалт татах одоо тэр нь бодлого байх ёстой шүү дээ. Тэрний хүрээнд бид нар амнаатыг тийм өндөр өсгөж чадахгүй байхгүй юу. Тэгэхээр бид нар өнөөдөр угаасаа үүсчээд байгаа нөхцөл байдал 34%-аа бид нар ашиг хүртэх ёстой. Тухайн ашгийг одоо хоёр талын тэнцвэртэй ирэх ашгийг хангах байдлаар бид нар одоо Rio-Tinto мөнгө хүлэх замаар биш одоо энэ тэнцвэртэй л бид нар хүртэх шаардлагатай байна гэсэн бол шаардлага тавих ёстой. Тэгэхээр одоо улсын хурал дээр анх одоо ингээд энэ оюу толгойн 34%-ийг одоо амнаатаар орлуулах боломжийг судлаа гэдэг юм чиглэлийг улсын хурлаас өгсөн шүү дээ, тийм үү? Тэгэхээр одоо танихаар бол 34% амнаатаар орлуулахгүйгээр 34% ногд ашгаа хүртэх хугацааг наашлуулах цорын ганц гарц байна гэж яриад байна, тийм үү? Тийм яг зөв. Угаасаа 34%-ийг бол бид нэр 2009 онд угаасаа тохирдсон шүү дээ, тий? Угаасаа болчихсон, хүлээн зөвшөөрч гисэн нөхцөл байдал. Одоо бид нар тэрийг эргэж харна гэдэг чинь айгу утгагүй байхгүй тий? Бид нар тэрний төлөө тэмцэж байж 34% авсан юм аа. Одоо бид нар 90 онд тэмцэж байж олж авсан ардчлалаа. Өнөөдөр одоо хэдэн дарга нарын хулгайгаас олж үгүйсгэж болохгүй үстэй тий? Тэрнтэй л адилхан. Өнөөдөр бид нар 2009 онд тэмцэж байж олж авсан 34%, өнөөдөр Rio-Tinto компани хэмжээний зээл, хэмжээний хүүг, хэмжээний менежментийн алдаа гаргаснаас олж бид нар үгүйсгэж болохгүй байхгүй юу? Тэгээ зарим улс төрчид яагаад энэ оюу толгойд манайх одоо 34% эзэмшснээс болоод ийм их хэмжээний үр зээлтэй болчиход байна. 34% эзэмшгүйгээр татвараа өндөр аваад явсан бол ийм байдал үүсэхгүйсэн гэдэг ийм тайлбарлаад байгаа юм. Бид нар угаасаа 34%-аар ногдох зээлийг 2022 онд тэглэсэн шүү дээ. 34%-д одоо яг өнөөдрийн байдлаар ногдох зээл байхгүй. За. Яг өнөөдөр ярьж байгаа зээлийн асуудал бол оюу толгой дээр бичигдсэн л зээл байгаа буюу оюу толгойн ашгийг төрүүлж зээлийн зээлийн төлбөр хэлбэрээр урдчилж авах гэсэн Rio-Tinto-гийн бодлол явж байгаа байхгүй юу? Тэрнээс 34% маань одоо зээлд одоо идэгтчихэд те бид нар ашиг хүртэхгүй болчихсон асуудал бол өнөөдрийн байдлаар байхгүй гэдгийг хэлмээр. Өөрөөр хэлбэл Rio-Tinto компани одоо оюу толгойд хөрөнгө оруулах нэрээр гадны одоо 15-6 банкнаас өндөр хэмжээний хүүтэй зээл авцсан. Тэр зээлийнх нь одоо 34% манай Монголын талд өссөн үсэг оногчод байгаа гэдэг асуудал үүсэж байгаа юм уу? Яг манайх дээр 34% нь бол бичигдээгүй ч гэсэн. За. Одоо манай авах ашгийг тэр гадны санхүүгийн байгууллагууд болон Rio-Tinto төрүүлж хүртээд байна л гэсэн асуудал байхгүй юу? Тэгэхээр одоо оюу толгойг ер нь одоо зээлийн барьцаанд тавиад одоо алдчих вэ гэдэг ийм бас болгоомжлол байгааг та юу гэж харж байна? Яг тусгаар тогтносон Монгол улсын газар нутаг дээр байгаа зэн зүүдийг бол бид нар алдахгүй л те. Гэтээ үүн дээр бол яг асуудлын гол нь юу вэ гэхээр манай засгийн газрын зөвшөөрлгүйгээр те. Одоо яг зээлийн процент тавьсан асуудал чинь нөгөө Дубайн гэрээгээр зохицуулагддаг асуудал. Дубайн гэрээ маань өөрөө засгийн газар дээр хилцэгдээгүй, улсын хурлаар батлагдаагүй, зөвхөн нэг ерөнхий сайд бие дагаад одоо гарын үсэг зурчихсан л асуудал ахгүй юу те. Тэгэхээр одоо засгийн газраар хилцэгдэлгүй, улсын хурлаар баталгаажлахгүйгээр манай улсын хоёр лицензийг зээлийн баталгаанд тавьсан. Ийм асуудал барьцаанд тавьсан. Тийм. Ийм асуудал байгаа. Энүүгээрээ бол эргүүлээд одоо манай улсыг одоо дарамтлах те лицензүүд чинь ингээд ийм барьцаанд байгаа. Бид нар одоо энэ зээлийг чинь төлөхгүй бол ингээд барьцаанд авахад бишүүл гэсэн асуудал тийм. Тэрнээс манай Монгол улс ч одоо олон улсын хувьд хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар тогтнол бүхий те улс учраас би бол тэрэнд нэг их санаа зовхгүй. Бас ард иргэдийг төөрөгдүүлэх замаар одоо энэ нөгөө Калининградын бас одоо шүүхтэр ингээд оюу толгойн лицензүүдийг Оросууд авах гээд байна гэсэн бас нэг юм айц төрүүлэх, төөрөгдүүлэх бас юм Rio-Tinto-гийн зүгээс яваад байгаа л та.
Энэ бол одоо чинь нэр ямар учиртай юм бэ? Энэ бол одоо Rio Tinto компани өөрсдөө одоо Хятадтай хамтарч эзэмшдэг байсан Австралийн нэг уурхайг одоо нөгөө барууны улсууд Оросд хориг тавьсны улмаас тухайн уурхай одоо Оросуудын өмчлөдөг байсан хувийг өөрсдөө ингээ булаагаад аваад тэрнээс болж одоо Оросууд шүүхт гомдол гаргаж үүссэн л асуудал байхгүй юу. Тэгэхээр энэ асуудлаар Rio Tinto компани өөрсдөө л Оросуудтай шийдэх хэрэгтэй болохоос одоо Монголыг татаж орлаа л тийм. Монголчуудын лицензийг Оросууд авах гэдэг гэсэн ийм одоо төрөвдөл бас бий болохгүй байхгүй юу. Оросууд бол Rio Tinto-гийн одоо Монгол улсад оюутлогоо компанийг одоо шууд бусаар эзэмшдэг компаниудыг тухайн шүүхтээ бол татаа оролцуулсан нь бол үнэн. Энэ бол одоо Rio Tinto компанид одоо шахалт үзүүлэх гэсэн одоо тактик байхгүй юу. Тэгтээ одоо тэр Австралийн төмрийн хөдрийн уурхай байлуу. Тэрэн дээр үүссэн одоо тэр Rio Tinto Оросын засгийн газрын хоорондын маргаан дээр бас магадгүй манай Монголын оюут толгойн тодорхой нэг хувийг одоо юу гэдгийг одоо тохиролцоо байдлаар ингээд солилцчих вэ гэсэн бас болгоомжлол байгаа л да. Төмрийн хөдрөш юу юм бэ шүү? Хөнгөн цагааны үйлдвэр. Яг тухайн одоо үйл ажиллагаа бол оюутлогоос одоо эргэцэн бүтцийн хувьд ч гэсэн одоо тустай компаниуд. Гэхдээ тэгэхээр энэ дээр бол би юу гэж хэлэх вэ гэхээр хичнээн одоо 2019-2021 оны гэрээнүүд одоо өнөөдрийн байдлаар Монгол улсын эрх ашиг хамгаалж чадахгүй байгаа ч гэсэн яг энэ асуудал дээр бол манай лицензүүдийг бол дур мэдэн тэгэж өөр байгууллагууд хоорондоо шилжүүлэх хоргийг бол бид нар хийж чадсан. Тийм болохоор энэ дээр бол одоо нэг санаа зовниж те бид нар ингээд өөрсдийн газар нутгад байгаа лицензүүдийг өөр хоёр улсын хооронд ингээд шилжүүлэх байдлаар алдчихгүй гэж бол санаа зовнох асуудал байхгүй. За ямар ч санаа амарлаа. Тэгэхээр одоо ингээд Rio Tinto-то дахиад хэлцээрийн ширээний ард суух гад хөрөнгө оруулагчид нь Монголд ирсэн байна. Тэгэхээр Монголын засгийн газрын зүгээс нөгөө нэг энэ зээлийн хүүгээ бууруулаач гэдэг асуудлыг дахиад тавина шүү дээ. Тэгэхээр лабор дээр нэмэх нь 6.5 гэдэг чинь одоо 11.2% хүүтэй зээл болчиход шүү дээ. Тэгэхээр Rio Tinto ч одоо ингээд ийм хөрөнгө оруулагч юм уу эсвэл зээл зуучлагч юм уу гэдэг тодорхойгүй нэг ийм байдал байгаад байна. Тэгэхээр зээлийн хүүгээ бууруулах юм бол одоо монголчуудын тэр ногд ашиг хүртэх хугацаа ч гэсэн наашлна гэдэг ийм одоо хүлээлт байгаад байна тийм үү. Энэ дээр та бас нэг 5 жилийн өмнө нэг тооцоо ярьж байсан. Одоо энэ тооцоо яаж өөрчлөгдөж байна? Яг нь тухайн хувь нийлүүлэгчдийн гэрээний зээлийн хүүг бол бууруулж илүү бодтой одоо илүү зах зээлийн зарчимд нийцсэн хувь болгож өөрчлөхийг бол би бол хувьдаа мэдээж дэмжинэ. Менежментийн төлбөрийг бууруулах бол бас л тэгэл оюутлогоо компани мөнгөн гүйлгэн маань Монголдоо үлдэж гадагшаа одоо гарч те. Менежментийн төлбөртөө оюутлогоо компани чинь ядчил суудхан татвар төлдөггүй байхгүй юу? Буюу ямар ч татвар төлөхгүйгээр ингээд Монголоос олсон ашгаа гадагшаа гаргаад байгаа л одоо хувилбар те. Тэгэхээр энэ асуудлыг бол нэг талдаа зэгцлэх хэрэгтэй. Гэхдээ нөгөө талдаа зөвхөн энэ хоёр асуудлыг шийдснээр одоо түрүү хэлсэнчлэн 2011 оны гэрээнд тусгагдсан зээлүүдэд төлж байж ногдол ашиг аавна гэсэн зохицуулалт хэвийн байгаа тохиолдолд за энэ хоёр хэлэлцээрийг хийсний үр дүнд манайх ногдол ашгаа нэг сайн даа 2 жилээр л наашлуулах байх. Буюу одоо яг өнөөдрийн яриад байгаа 2038, 2035 он маань за магадгүй 2034, 2033 он болж л наашлж магадгүй. Тэгэхээр энэ чинь бас л дахиад 7-8 жилийн асуудал шүү дээ. Бид нар бодтой одоо оюутлогоо компаниас өгөөж хүртэх өөр боломжууд бий. Үүндэр одоо жишээл өнөөдөр хуримтлагдчихад байгаа 20 тэрбум зээлийг талыг нь эсвэл хуримтлагдчихад байгаа 6 тэрбум хүүгийн тодорхой хэмжээг одоо цуцлах. Эсвэл энэ одоо зээлийн санхүүжилтээ хувьцааны санхүүжилт рүү шилжүүлэх буюу одоо тэрүүн зэрэгт энэ зээлүүдийг эргүүлэн төлөх тэр одоо зохицуулалтуудыг 2011 онд байгуулагдсан хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж байж бид нэр өөрчлөх ёстой. Тэгэхээр зээлийн хүүг одоо багч гисэн бууруулад нэг тодорхой нэг үр дүн бол багтаа л гэж та хэлэх гээд байна уу? Нэг ногдол ашиг хүртэх хугацаа нэг 2-3 жилээр л наашлах гэс тодорхой бодиттой тийм үр дүн гарахгүй. Тийм. Яг тэгвэл угаасаа аль хэзээний 6 тэрбум хувь нийлүүлэгчдийн зээл дээр 6 тэрбум хүү хуримтлагдчихад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо тэр 12 тэрбумыг бид нар төлөхийн тулд дараагийн 4-5 жил за магадгүй тэрнээс ч илүү удаан хугацааг бид нар зарцуулах байхгүй юу? Тэ? За хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг төллөө. За дараа нь тэрэн дээр нэмхэн 4 тэрбум нөгөө нэг юу байгаа. Гадны 15 байгууллагаас авсан зээл байгаа. Rio Tinto компани өгсөн 1.6 тэрбум баяжмлын урьдчилгаа төлбөр байгаа. Дахиад дээрээс нэмэх 1.6 тэрбум спонсорын давуу эрхт зээл бас Rio Tinto олгоцсон байгаа. Тэгэхээр энэ бүх зээлүүдийг төлж дуусгахын тулд 7-8 магадгүй 10 жил зарцуулах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр бидний тавих ёстой шаардлага бол
ямар ч угаасаа ашигын төлөө компани хувь нийлүүлэгчдэд дэрмүн зэрэгт тавьж хувь нийлүүлэгчдэд л ашгаа олохыг боддог шүү дээ, тийм. Тэрнтэй адилхан одоо оюутлогоо компани тодорхой хэмжээний зээлийг балансын дээр байлгаж иж болохгүй юу? Бүх зээлээ угаасаа төлж барагдуулж иж хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг одоо хүртээдэг компани хаанч байхгүй. Одоо жишээлбэл Rio Tinto компани 2025 оны сая жилийн эзэн санхүүгийн тайлан гаргалаа шүү дээ. 2025 онд 45 тэрбум долларын ашигтай ажилласан Rio Tinto компани тухайн ашигын 60%-ийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгож саргаж байгаа байхгүй юу? За. Одоо тэгээд тэр 45 тэрбумд чинь бол оюутлогоос олон ашиг ч явж л байгаа шүү дээ. Тэр Монгол улсын иргэд оюутлогын ашгийг хүртэхээс өмнө Rio Tinto компани хувьцаа эзэмшигчид оюутлогын өгөөжийг хүртээд байна. За ташрам дуртад оюутлогын одоо толгой компани буюу Rio Tinto-гийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хятадын төрийн хэмжээний компани дээ шүү дээ. За. Chinalco гэдэг Хятадын төрийн хэмжээний компани. Rio Tinto компани нэг ойролцоогоор 14-өөс 15% эзэмшдэг. За. Тэгэхээр 14-өөс 15% эзэмшдэг компани нь бол яг өдөр тутмын үйл ажиллагаанд л оролцож ажилтдаггүй гэж би бол харж байгаа. Гэхдээ мэдээж тодорхой байдлаар тухайн компани одоо урт хугацааны бодлого тий туузын томилгоо, менежментийн томилгоо гэх зэрэгт бол тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тийм ч учраас Rio Tinto компани туузын даргыг 2023 онд солиод Дом Бартон буюу Канадаас Хятадд суудаг гэсэн элчин сайдыг одоо Rio Tinto компани маань туузын даргаараа томилчод байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол Rio Tinto компани бас яг энэ Хятад хувьцаа эзэмшигчтэй харилцаа сайжруулах, ойлголцох тал дээр бол маш хичээж ажиллаж байгаа. Тэр ч утгаараас бид нар энийг бас өөрсдөө давуу байдал болгож бас ашиглах боломжтой гэж би бол харж байгаа. Тэгэхээр одоо ингээд монголчуудын хүртэх ашгийг наашлуулахын тулд танихаар бол заавал энэ зээл төлж дуусах хүртэл гэдэг юм хатуу болцол тавихгүйгээр наана ингээд жил болгон тухайн одоо жилд олсон ашгийнхаа өөрсдийнхөө хувь таарсан одоо ногд ашгаа ингээд хуваагаад явъя гэдэг л ийм зарчмыг л манай засгийн газраас тавих хэрэгтэй гэж хэлэх гэдэг юм. Тийм. За үүн дээр бас нэмж хэлэхэд яг энэ асуудлыг бол одоо дөрөв бас ингээд асуугаад угаасаа олон нийт ч бас айгүйг асууж байгаа шүү дээ. Тууз дээр юу хийгдсэн бэ? 5 жил ажиллахад энэ асуудлаа шийдвэрлэхгүй яасан юм бэ гэж яригадаад байгаа тийм. Энэ асуудлыг бол тууз дээр маш олон жил ярилцсан. Би бол одоо 2020 онд томилогдсноос хойш Монгол улс энэ зээлийг бүрэн барагдуулж иж ногдол ашиг авах гэдэг чинь бизнесийн зарчимд нийцэхгүй байна гэдэг асуудлыг бол би хүндэж байсан. 22 онд оюутлогоо компани 10 жилийн стратегийн төлөвлөгөөг шинжилж гаргасан. Үүн дээр бол миний зүгээс ямар шаардлага тавьсан бэ гэхээр нэг нь санхүүгийн бодлого. Санхүүгийн бодлого буюу бид нар ашиг олоод тэр ашгийг яаж хэрхэн зарцуулах вэ? Буцаагаад компанидаа хөрөнгө оруулалт байдлаар оруулах юм уу? Зээлээ төлөх юм уу? Ногдол ашиг төлөх юм уу? Энэ асуудлуудыг яаж ирэмблэх юм бэ гэдэг асуудлаа бид нар оруулж өгөх шаардлагатай байна. Тэгвэл энэ чинь одоо яг урт хугацаанд оюутлогоо компани одоо амжилттай явах түүхэн цаад болох асуудал шүү гэдгийг бол би хэлж байсан. Хоёрдугаарт бол оюутлогоо компани санхүүжилтийн бодлого. Санхүүжилтийн бодлого буюу оюутлогоо компаниг тухайн үед 4 тэрбум долларын санхүүжилтийн хэрэгцээтэй байсан байхгүй юу? Яг энэ асуудлыг бид нар яаж шийдвэрлэх юм бэ? Хугацааны одоо санхүүжилтээр шийдвэрлэх юм уу, зээлийн санхүүжилтээр шийдвэрлэх юм уу гэдэг бид нар тууз дээр авч хэлэлцэх шаардлагатай байна гэсэн ийм л хоёр шаардлагыг тавьсан. Яг ингээд үннийг хэлэхэд бол тэр хаалттай алхны цаана тууз дээр бол маш ийм ширүүн хурлууд болдог. Тууз болгон дээр л би нөгөө нэг стратегийн хоёр асуудлыг яасан бэ гэж асуудаг байсан. Бид нар шинжилж байгаа. Бид нар судалж байгаа л гэдэг байсан. Яагаад ингээд судлаад шинжилээд ингээд үр дүн гарахгүй байна вэ гэхээр менежмент нь өөрөө Rio Tinto. Rio Tinto өөрөө туузынхаа дийлэнхийг яатсан. Тэгэхээр ингээд тэнд яалтчгүй ашиг зорилгын зөрчил гараад байгаа биз. Ийм байдлаар бол бид нар шийдвэрлэж чадаагүй. Тийм ч учраас бид нар бас оюутлогоо компани засаглалын асуудлыг бас одоо түрүүн нөгөө гэрээндээ өөрчлөлт оруулах замаар ногдол ашгаа авъя гэсэнтэй адилхан засаглалын асуудлыг ч гэсэн бас гэрээндээ өөрчлөлт оруулж бас засах шаардлагатай. Тэр менежментийн төлбөр гэдэг чинь бас одоо үйл ажиллагааны зардлаас нь бараг 6% гэдэг байдлаар аваад идэг. Тэгэд энэ нь одоо өнгөрсөн хугацаанд гэхэд бараг 1.2 тэрбум доллар болж хоригдлогдсон байна гэдэг асуудал байна. Цаашдаа ч гэсэн одоо ингээд зардлаа нэмэх замаар зардлынхаа 6%-ыг л өөртөө ингээд одоо тий менежментийн төлбөр гэж аваадах юм бол эн чинь бараг нэг ёсондоо бас нэг ногдол ашиг хүртэх нэг бас нэг тийм сувг болж хувираад ам шүү. Мөн тий. Угаасаа менежментийн төлбөр гэдэг бол яг тодорхой хийсэн ажил үйлчлэгээний задаргаач байхгүй зүгээр л нийт гарсан зарлаасаа 6% гэж тооцоол авчиж байгаа буюу энэ бол одоо яг
техникийн хэллэг нь бол үн шилжүүлэлт буюу одоо англиар бол transfer pricing гэдэг. Үүний цаана одоо явуулж байгаа бодлого нь болохоор тухайн орондоо үйл ажиллагаа явуулж байгаа орондоо зардлаа өсгөчөө. Зардлаа өсгөнгүүт бид нар татвар баг төлнө. Тэнгүүдээ зарлаа ихсгээд тухайн мөнгөө тухайн улстай давхар татрын гэрээтэй өөр нэг улс руу дамжуулаад авчиа. Тэгэхээр бид нар суудхан татвар төлөхгүй буюу Монгол улсад олсон ашгаасаа Монголч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхгүй, гадагшаа явуулж байгаа мөнгнөөсөө суудхан татварч төлөхгүй буюу татваргүй одоо ашиг олох механизм байхгүй юу. Энэ бол угаасаа олон улсын одоо уулар хаан ялангуяа үндэстэн дамсан корпорацуудын бол хэрэгэлдэг айгүй түгээмэл бодлого зайл гэж хэлж болно. Тэгээд одоо үүнийг эсэргүүцхийн тулд бас нэлээд олон улсууд энэний эсрэг бас конвенцуудад бас нэгдээд явж байгаа. Тэгэхээр энэ оюутлогын нийт нөөцийн 30% нь бас оюутлогоос гадна онтриг голдын талбай дээр байгаад байна шүү дээ. Гэтэл манай Монголын засгийн газар тэнд ямар нэгэн хувь эзэмшдэггүй, ямар нэгэн ногд ашиг авах ингээд ямар нэгэн гэрээ хилцээ юу ч байхгүй байгаад идэг. Тэгэхээр энэ асуудал дээр ер нь одоо засгийн газар ямар бодлого барьж ярих хэрэгтэй вэ? Антре компани бол зүгээр л цаасан дээрх компани байхгүй юу? Монгол ямар ч үйл ажиллагаа эрхэлдэхгүй, төв офис байхгүй, тий? Баг лицензийн төлбөрийг ч өөрсдөө төлөхгүй өмнөөс нь оюутлогын компани төлдөг ийм л компани. Уг хоёр лиценз дээр бол манай засгийн газар 34% эзэмших эсвэл хүссэн нэмэгдэх амнатаар орлуулах гэсэн хэлэлцээрийг бол хийх ёстой. Тухайн хэлэлцээрийг бол хийхгүй талаас нь оюутлогоо болон антре компаниуд бол өөрсдөө одоо хувилдаж гэх юм уу те. Хувилдаж тухайн лицензийг антре компаниас оюутлогоо компани руу шилжүүлэх буюу татврын хөнгөлөлт чөлөөлөлт эдлэг татвар төлөхгүй байх одоо 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний цар хүрээнд багтаах зэрэг хэлэлцээрүүдийг бол Монголын засгийн газарт мэдээлэлгүйгээр хийчихсэн байхгүй юу. Тэгэхээр шивээ толгой, жавхлант гэсэн энэ хоёр толгойгийн одоо талбайд одоо Рио Тинто бас одоо тийшээ орж олборлолт хийх юм асуудал үүсээд одоо Монголын засгийн газрыг оролцуулахгүйгээр онтройтой хувилдах байдлаар ингээд бас татвар төлөхгүй, ямар нэгэн ногдол ашиг хүртээхгүй, Монголын засгийн газрын хувь эзэмшлийг тогтоохгүйгээр ингээд цаашаа явах гэдэг асуудал яригдаад байна шүү дээ тийм үү. Тийм. Одоо яг Антрегийн асуудал бол яг өнгөрсөн оны 1 сараас эхэлж үүссэн асуудал. 2025 оны 1 сарын 31-нд болсон туузын хурлаар Рио Тинтогийн 6 гишүүн одоо дийлэнх олон хоороо буюу Монгол улсын засгийн газраас томилогдсон гишүүдийн одоо хэлж байгаа ярьж байгаа гүл оошоож тухайн хоёр лицензийг арбитрийн шүүхийн шийдвэрээр одоо айлгаж оюутлогын компани руу Антре шилжүүлж авах одоо гэрээг хийсэн байхгүй юу? Энэ гэрээгээ хийхдээ манай засгийн газраас зөвшөөрөл аваагүй, манай засгийн газарт мэдэгдээгүй, тий? Олон нийтэд ч мэдэгдээгүй. За үнэхээр ингээ стратегийн ач холбогдолтой лицензийг нэг компани нөгөө компанидаа шилжүүлж байгаа бол ядчил дор хаяж манай үндэсний аюулгүй байдлын зөвлөл энийг хилцэх хэрэгтэй үстэй, тий? За тэгээд энэхүү гэрээ байгуулсны дараа бол би бол жоохон ажигласан байхгүй юу. За ийм юм болчлоо доо манай засгийн газар одоо яах нь вэ? Би бас одоо туузын гишүүний хувьд засгийн газраас мэдээлэл хүргээд ийм юм болчихлоо шүү тий. Манай засгийн газар одоо яах чинь гэж би 1 сар хүлээсэн байхгүй юу. 2 сард хийгдсэн гэрээн дээр манай засгийн газрын ямар хариу байр суурь илэрхийлэх нөө гэж би хүлээгээд огт хинч үнийг одоо хүндэж ярихгүй болохоор би өөрөө 25 оны 3 сараас эхэлж Антрегийн хоёр лицензтэй холбоотой асуудлуудыг олон нийтийн хэвлэл мэдээлэлээр бол ярьж эхэлсэн. Тэгсэн тий. 25 оны 5 дугаар сард яг энэ хоёр лицензтэй асуудлаар одоо би дахиад Тэнгэр телевизээс ярилцлага өгсөн. Яг энэ яг тэр ярилцлагыг бол оюутлогын компани туузын дарга асуудал үүсгэж компани арилжааны нууц мэдээлэл задрууллаа гэсэн асуудлаар одоо над тэр гомдол гарсан засгийн газар руу бичиг явуулсан юм билээ л дээ. Гэхдээ яг одоо өнөөдрийн байдлаар хариуцлагатайгаар хэлэхэд оюутлогын компани арилжааны нууцтай холбоотой ямар ч мэдээлэл би задруулаагүй. Зөвхөн Монгол улсын нийт дарга түмний мэдэх ёстой эрх ашгийг хангасан. Ямар ч гэсэн таны одоо ингээд шүгэл үлээсний үр дүнд энэ одоо Антрегийн одоо мэдлэлд байсан тэр шивээ толгой жавхлант гэдэг хоёр лиценз бол Монгол улсын стратегийн ордын жагсаалтанд багтсан юм байна. Одоо энэ дээр бол Монголын засгийн газар тодорхой хэмжээгээр 34% эзэмших, цаашлаад амнат авах энэ асуудлыг бас энэ давхар одоо Рио Тинтото яг энэ өдрүүдэд ярих хэрэгтэй байна гэж харж байна. Тийм яг зөв. Яг уу манай засгийн газраас өөрсдөө энэ хэлэлцээр маш сайн бэлтгэлтэй орохгүй бол одоо өнгөрсөн 7 хоногт Антре компани 26 оны 1-р улирлын тайланг бол бас гаргасан л хэлээ л дээ. Антре компани 1-р улирлын тайлангийн хамгийн 1-р өгүүлбэр юу гэж байна вэ гэхээр бид нар Монгол улсын засгийн газартай хоёр лицензээ оюутлол руу шилжүүлэх талаар хэлэлцээр бүр илчлүүлж байна.
Юу буюу гэсэн. одоо ерөөсөө манай Монгол улсын байр суурь, манай Монголын арга түмний хүсэл одоо ирмэлцэлтэй одоо 34% асуудал бид нар одоо тэрийг өсөн нэмэгдэх хамнаатаар нь орлуулах хэсэг асуудлыг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй те зөвхөн ингээд өөрсдийнхөө байр суурийг хамгаалсан байдлаар л үзээд байгаа байхгүй юу те. Тэдний ярьж байгаа нэг асуудал нь Хоёрлцын за оюутлогоо руу шилжүүлснээр бид нар ашигынхаа 20%-ийг оюутлогоо 80% авнаа. Бид нар авж байгаа 20%-ийн 34%-ийг Монгол Улсын засгийн газар төгөд билээ л гэсэн асуудал тавьж байгаа байхгүй юу. Гэтэл бид нар тухайн Хоёрлцын чинь 100% Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байхад бид нар яагаад тэрний зөвхөн 20%-ийн 34%-ийг авах гэдэг юм бэ? Буюу 6% авах гэдэг шүү дээ тий. За. Тийм асуудал байгаа. Тэгэхээр цаашдаа бас Монгол Улсын одоо хүртэх өгөөжийг 53% хүргэнэ гэдэг асуудал зүгээр сайхан зорилт байгаа боловч яг бодит байдал дээр өнөөдөр 30% хүрэхгүй байна гэдэг асуудал яригч байна. Энийг яаж нэмэгдүүлэх асуудал дээр та юу гэж харж байна? Одоо түрүүн хэлсэнчлэн бид нар ногдол ашгаа одоо 26 оноос биш юмаа гэд 27 оноос л эхлээд авчих шаардлагатай. Ер нь бол нэг 7.5-аас 8 тэрбум доллар гэж би бол борлуулалтыг харж байгаа. Түрүүн хэлсэнчлэн нөгөө Morgan Stanley гэдэг гадны санхүүгийн байгуулагч гэсэн ер нь бол оюутлогоо компани борлуулалт биш шүү ашиг нь жилийн дунджаар 5.2 тэрбум доллароо гэд гаргачихсан байгаа. Би бол энэ дээр тооцоол хийгээд нэг 4.5 тэрбум юм уу гэсэн тооцоол байгаа. Тэгэхээр 27 оноос эхлээд ногдол ашгаа одоо бид нар хүртээд явах боломж бол байгаа. Тэгэхин тул бид нар одоо 2011 оны хувь нийлүүлэгч нь гэрээнд л үйлчлэлд оруулах хэрэгтэй. За тэгээд дээрээс нь бид нар оюутлогоо одоо бүлэг орд гэж ярьж байгаа шүү дээ. Бүлэг ордоос ашиг хүртэхийн тулд бид нар энэ Антре гэдэг компани лиценз дээр 34% хэрхэн яаж эзэмших вэ? Бүтээгдэхүүн хуваах байх юм уу? Эсвэл бид нар өсөн нэмэгдэх хамнаатаар орлуулах юм уу? Миний бодлоор өсөн нэмэгдэх хамнаатаар орлуулаад түрүү ярьсанчлан 5% 10% болгоод ч нэх нэмэргүүл болов уу гэж би бол бодож байна. Тэгэхээр бүтээгдэхүүн хуваах байж болно. За. Шууд одоо нийт Антре гэдэг компани лиценз дээр олборлож байгаа баяжмлын 34%-ийг нь бид нэр шууд авах хэрэгтэй. Одоо Goldman Sachs гэдэг компани бол гаргасан судалгаагаар 2035 он гэхэд эцсийн үн $15,000 болно гэсэн судалгаа гаргасан байлаа. Өнөөдрийн байдлаар 13,000 байгаа. Өнгөрсөн жил 11,000 байсан. За тэгэхээр одоо эцсийн үнээс бид нэг шууд хамааралтайгаар өгөөжөө хүртээд явах боломжтой байна. Тэгснээр тухайн баяжмлыг бид нар өөрөө борлуулж болно. Тэгэхээр шууд борлуулалт нь өөрөөсөө ингээд манай өгөөж болоод явчих тийм боломжтой. Энэ бол одоо хамгийн түрүүнд хамгийн их хэмжээгээр өгөөж өгөх хувилбар нь болов уу гэж бол миний хувьд бол харж байгаа. Ингээд одоо та өөрөө оюутлогын туузад байсан хүн дотоод мэдээллийн сайн мэдж гин. Тэгэд та бол одоо яг ингээд Rio Tinto-гийн энэ хөрөнгө оруулагчтай хэлцээрийн ширээний ард суухад бол асуудлаа бол маш сайн мэдж байгаа хүн ямар өнцгөөс яаж тавих уу гэдгийг уулна. Мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр таныг яагаад энэ ажлын хэсэгт оруулаагүй, энэ хэлцээрийн ширээний ард суухын бүрэлдэхүүнд оруулаагүй юм бол та юу гэж харж байна? Яг нь миний хувьд бол түрүү хэлсэнчлэн одоо гадны нэг компани томилсон туузын дарга нь те зүгээр нэг гомдол гаргаад ямар ч үндэслэхгүй те шүүгээр тогтоогдоогүй. Ямар нэгэн баримт байхгүй асуудлаар гомдол гаргаад засгийн газар нь ингээд өөрсдөө томилсон туузын гишүүнийг ингээд чөлөөлж гин гэдэг асуудал бол мэдээж миний хувьд бол маш сонирхолтой. Тэ би тухайн үедээ ч гэсэн би айгүй их гайхаж байна. Надтай уулзаачгүй те. Надтай уулзаачгүй, надад урьдчилж мэдэгдээчгүй. Би өөр ордон дотор ажлын хэсгийн хуралдаа би явж исэн. Тэгээд би сэтгүүлчээс олж мэдсэн байхгүй юу? Таныг чөлөөлсөн гэж байна шүү дээ. Тэгэж мэдчихсэн байхгүй юу? Тэгэхээр энэ бол яг одоо Rio Tinto компани Монгол улсад ямар их лобби явуулдаг. Улс төрийн шийдвэр гаргах процессд ямар их нөлөөлдөг. Монголчуудыг хооронд нь яаж муудалцуулж ингэж төрөгдүүлдэг. Тэ энэ бүх стратеги илэрхийлээд байгаа байхгүй юу? Өнөөдрийн байдлаар бол одоо бас нөгөө хүн ямар ч албан тушаалыг авч чаддаг шиг өгч чаддаг байх хэвээр тий. Тийм болохоор миний хувьд бол ажиллаа өгсөнд нь нэг харамсаж одоо зовинсан юм байхгүй. Нөгөө талаараа бол ингээд гадна гарчаар яг оюутлогын асуудал ингээд нээлттэй иргэдэд ил тод мэдээлэлд явахад бүр улам хэлбэр болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо нэг талаараа бас харамж зүгэрч юм шиг. За. Тэгэхээр таныг ингээд туузын гишүүн байхдаа төдийлөн юм ярьдгүй байсан бэж одоо ингээд яг хэлцээрийн үеэр гинт олон юм яриад эхэллээ. Магадгүй таныг томоохон албан тушаалд очих гээд ийм одоо шүүмжлэл яриад байна гэж хүмүүс хардаад байна л та. Яг намайг сонсголын үеэр ч тэр бас сүүлийн үе сошиал медиаар ч тэр ингээд өмнө нь дурддаггүй байснаа. Тэ одоо ингээд Эрдэнэс оюутлогоо компани гүйцэтгэх захирлаар очих гээд ингээд шантаажлаад байгаа юм шиг юм
бас ямар зүрн одоо орон нутгуугаар тийм мэдээлэл бол цацагтаад байгаа л да. Тийм байна. Юуны дүрэнд бол би одоо сонсголын үеэр ч хэлчихсэн те би Эрдэнэ оюутлага компани захирлаар нь очих бодолгүй байгаа. Санал болгосон ч гэсэн үү? Санал болгосон ч гэсэн очихгүй. Яагаад? Яагаад гэвэл Эрдэнэ оюутлага компани гүйцэтгэх захирал маань яг бодиттой шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүн биш шүү дээ. За. Тэгээд ч дээрээс нь сая Эрдэнэ оюутлага компани гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулалтаар одоо сонгоно гэсэн зар гарсан боловч яг тавигдах хүн нь бол тодорхой болсон юм билээ. Нээлттэй сонгон шалгаруулахгүйгээр. Тийм. Угаасаа болох хүн тодорхой болсон. Одоо хуучин сангийн яамд ажиллаж исэн нэг залуу хүн болох юм билээ. За. Тийм болохоор одоо нээлттэй сонгон шалгаруулалтанд ороход ч ямар ч шаардлагагүй. Угаасаа намайг томилохгүй. Тийм учраас баг надад түрэн хэлсэнчлэн одоо ингээд гаднаас нь иргэдтэй олон нийтэд ингээд нээлттэй мэдээлэл өгөх нь илүү одоо үр дүнтэй болов гэж бодож байгаа учраас бол тухайн алтан тушаалыг огт сонирхохгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Тэгээд та чинь оюутлахын тууцд байхдаа нэхэд өндөр цалин авдаг байсан сураг байсан. Одоо тэгээд ажилласан жилээрээ ерөнхийлөгч асан багваандын араас л одоо оюутгоогоос хамгийн өндөр цалин авсан хүмүүсийн жагсаалтанд байлаа л дээ. Ер нь жилдээ хэдэн долларын цалин авч ирсэн юм бэ? Оюутлахын туузын гишүүдээс Монголын засгийн газраас томилогдсон 3 гишүүн угаасаа л жилийн 100 сая долларын цалин авдаг. За. Энэ бол бүр 2011 оноос хойш тогтцсон дүн. Нэмэгдээчгүй, хасагдаачгүй яг л жилийн 100 сая долларыг бид нар одоо сүүлийн 16 жил тэнд туузын гишүүнээр ажилласан хүн болгон л авч ирсэн. За. Миний хувьд бол тодорхой хэмжээнд 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалтаар мэрэгжлийн хүн томилж ажилуулах гэсэн зорилттойгоор томилогдсны хувьд бол оюутлага компани туузд хамгийн удаан ажилласан хүмүүсээс 2-д ч ихсаад байгаа 5 жил ажилласан тийм. Тэгэхээр одоо оюутлагоос энэ одоо 100 сая долларын цалин авч байгаа хүмүүс ерөнхийдөө тэгэл энэ хөрөнгө оруулагч талтайгаа тэгэл ойлголцоод зогцоод тэгээд олон юм ярихгүй чимээгүүл явж идэх юм шүү. Танд бол тийм боломж бас байсан бах тийм үү? Яг миний бодлоор цалиндаа хорогдож одоо хөрөнгө оруулагч талтай нэгдэн гэхээсээ илүү миний бодлоор нөгөө оюутлагын тууз томилогдчихсэн хүмүүс чинь хөвчлэн мэрэгжлийн биш дандаа улс төрийн томилгоонууд байдаг байсан. Хоёрдугаар бол оюутлага компани туузын гишүүнээр томилогдсон хүнээр маш олон хэмжээний бичиг баримтанд гарын үсэг зурулдаг. Нууцлалын гэрээ, компани дотоод дүрм журмыг одоо дагаж мөрдөх гэрээ, компани ашиг сонирхол бол нэн тэргүүн шүү гэсэн одоо ийм амлалт ч юм уу те. Иймэрхүү бичиг баримтууд дээр гарын үсэг зурулдаг байхгүй юу? Олон юм ярихгүй шүү гэдэг л гарын үсэг юм биш үү? Би бол 2020 онд томилогдож байхад намайг тийм юмнууд дээр гарын үсэг зураг гэхэд би зураагүй байхгүй юу? За тэрнээс үүдэж бол намайг туузын хурал дээр маш олон байдлаар дарамтлж ийсэн. За. Чи бол одоо нууцлалын гэрээнд гарын үсэг зураагүй цорын ганц гишүүн шүү. Ийм туузын гишүүн гэж байж болохгүй шүү гэх мэтэр бол маш олон дарамт ирдэг байсан. Гэхдээ би 5 жил ажиллах хугацаанд бол би ямар ч тийм бичиг баримтанд гарын үсэг зураагүй. Тэр тулдаач би бол нэлттэй бас мэдээлэл хүргэх боломж олцоо надад байсан. Ингээд та яг санхүүгийн мэргэжлийн хүн гэж би ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр хаана сургуульд төгссөн юм? Би 2008 онд Балгарт Америкийн их сургууль гэх одоо манай Монгол үйл ажиллагаа явуулдаг Соросенсан нээлттэй нийгэм хүрээлэнгээр дамжуулж одоо Монгол оюутнуудыг явуулдаг тийм хөтөлбөрөөр бизнесийн удирдлагын бакалавр зэрэг авсан. Тэгээ Монголд ирээд дуулуурхайн угаасаа чиглэлээр ажилласан. Ажлын гараагаа эхэлсэн. Нэгтлэн бодгочоор ажиллаж агаад санхүүгийн шинжээчээр ажиллаад тэгээ 2013 онд бол Америкийн нэгдсэн улсын Шикагогийн их сургууль тэнд бол би 2015 онд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Түүнээс хойш бол Америкийн нэгдсэн улсад хөрөнгө оруулалтын банкнд санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг банкираар 5 жил ажилласан. Тэгэхээр одоо Америкийн одоо том банкнд та банкираар ажиллаж исэн хэрэг одоо бас л өндөр цалин авсан баг та. Нууц биш бол одоо яг хэр хэмжээний цалин авдаг үсэн Америкт? За ер нь бол оюутлагын туузын гишүүнээр ажиллахдаа авдаг байсан цалингаас дор хаяж 3 нуулсан цалин авдаг байсан. Жилийн 300 сая долларын цалин. Гэтэ яг энэ хоёр дүн маань хоёулаа татварын өмнөхтөн. За тэгээд бас тухайн хоёр орн маань одоо Америк, Монгол хоёр бас нэг амжиргааны үрдгээрээ бас ялгаатай. Тэгэхээр энэ хоёр дүн бас харьцуулахад айгүй төвөгтэй байхгүй юу те. Гэтэ яг миний хэлсэн гол санаа нь болохоор би оюутлагын туузын гишүүний ажлыг бол би цалинд нь олж хийгээгүй. За. Яг 2020 онд нөгөө нэг дэлхийд даяар ковидын цар тахал үүсчихсэн байсан. Тухайн үед бол би Нью-Йорк хотод ганцаархнаа гэр бүлийнхэнтэйгээ уулзах боломжгүй, найз нөхөдтэйгээ ч холбоо өрөх боломжгүй яг байх үед бол би зүгээр л их оронлогоо буцъя л гэсэн бодолтой байсан. Их орондоо буцаж одоо улстай хэрэгтэй юм хийл гэсэн тийм бодол одоо тээж
тухайн ажилд бол өргөдлөө өгч ийсэн. Би бол одоо тэгээд Facebook-ээс л тэр нөгөө зарыг хараад нээлттэй сонгон шалгаруулалт зарласан юм байна гэж мэдээд материалаа өгөөд одоо тэнцээд ажилд орсны хувьд бол яг тухайн нээлттэй сонгон шалгаруулалт бол үнэхээр нээлттэй мэргэжлийн одоо яг үнэн шударга болсон гэдгийг бол би бол 100% итгэлтэйгээр хэлж чадна. Хин нэгэн улс төр ч юм уу засгийн газрын зүгээс таныг одоо санал болгоогүй биш үү, тий? Өөрөө тэр сонгон шалгаруулалтын зараг хараад өөрөө одоо шалгалт өгсөн юм байна. Тэгээд илүү банк санхүүгийн чиглэлээр ажиллаж исэн. Одоо Риэтэнтэй шиг өөр тийм уулуурхайн компаниуд зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг байсан тий. Яг миний тэр чадруудыг эзэмшсэн хүн байх хэрэгтэй юм байна. Тийм болохоор үзээд алтыг гэж бодож л би материалаа явуулчихсан. Тэгээ одоо өнгөрсөн 7 хоногт таны талаар сошиалаар янз бүрийн л тийм хар мэдээлэл явсан л та. Тэн дотор бол таны ч одоо Америкт ч том үнэтэй хаустай, Монголд ч бас том ингээл үнэтэй хаустай, ер нь одоо шудраг бусаар баяжсан юм байна гэсэн л ойлголт төрүүлэхээр л мэдээлэл байсан л та. Би одоо Монгол улсад 5 жилийн өмнө ирээд Монгол улсдаа л амьдарсан тий. Америкт надад хөрөнгө одоо үл хөдлөх хөрөнгө байхгүй. Би гэдэг нь жинхэнэ энэ мэдээлэл бол хараагүй. Тэнд амьдарч байхдаа та бол ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө аваагүй юм байна. Нөгөө түрээсээр түрээсэлжсэн. За тэгээд одоо их хэмжээний цалин авдаг байсан болохоор тухайн үедээ дуурч чадаагүй юм байна тий. Гэх мэт энэ худал хуурмаг мэдээллүүдийг бол миний хувьд зохион байгуулалтаар л цацж байгаа гэж бодож байна. Ер нь бол Риэтэнтогийн яг энэ иргэдийг төрөгдүүлэх одоо арга хэрэгсэл бол маш төгөлдрчсөн шүү дээ. Тэр одоо хэлцээр одоо ингээд эхэлж гин магадгүй бас ингээд монголчуудын одоо нааштай тавьсан саналыг бол Риэтэнтөө хүлээж авах тийм боломж гарц байгаа болов та юу гэж харж байна? Миний бодлоор яг тухайн ажлын хэсэгт байхгүй хүний хувьд хэлэхэд миний бодлоор манай засгийн газраас бол тавьсан шаардлагууд бас яг албан ёсны дөрвтэй саналууд байсан үгүүд бол би бол жоохон эргэлзэж байна. Одоо түрүү хэлсэнчлэн яг зээлийн үг бууруулснаар менежментийн төлбөрийг бууруулснаар яг бид нар өгөөж өгөх хугацаа наашлах уу? Тэгэж их сайжрах уу гэдэг асуудал ч өөрөө аюу там асуултын тэмдэг байхгүй юу? Тэгэхээр манай засгийн газраас бол яг өгөөж наашлуулах бид нар одоо дараагийн 5 жилийн дотор бид нар ногдол ашиг бүртгэж эхлэх шаардлагатай байна гэсэн саналыг бол тавиагүй. За. Риэтэнтөө компани зүгээс бол мэдээж өөрсдөө ашигтай саналыг тавина. Бидний хийсэн 2021 оны хилцээрээр ч бас тэгжсэн. Миний хувьд бол би хэрэг ажлын хэсэгтсэн бол өгөөж наашлуулахын хувьд түрүүнчлэн 2011 оны хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулж дараагийн 20-3 жилийн дотор ногдол ашгаа авах тийм л нөхцөлийг тавина. За ингээд бидний ярилцах цаг ингээд дууссан байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгэхээр оюут толгойн ордоос монголчууд одоо хүртэх өгөөжийг 53% хүргэх ногдол ашгаа бас ингээд ойрын жилүүдэд одоо наашлуулж хүртэх энэ боломжийг одоо та бас энэ тууцад ажиллаж исэн хүний хувьд бас гарц шийдэл өөрийнхөө санал бодлыг илэрхийлээ. Таны цаашдын ажилд амжилт хүсье. За та бүхэнд баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нэвэлт зочны ярилцлагаар оюут толгой компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн асан Баясгалан оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч таханд баярлалаа.